Улсын хурлын харьяа байгууллагуудад тавигдж байгаа одоо энэ томилгоонуудад улсын хурлаас тавьж байгаа энэ босго цензур үнэхээр жоохон бас багасаад байна удаа л гэж бодож байна. Тэгээд ер нь бол заяа бол гишүүнийг бас маш сайн зарчимтай гэж бодож байгаа. Гэхдээ нэг эргэтэн дарахтны өмнө бас нэг битгий гудаагаасаа л гэж бодож байна. Энэ одоо юу гэдэг байнгын орооны даргын асуудалч биш. Инфляц гэдэг чинь Монгол улсын асуудал. Төгрөгийн анш чанга сайн байх гэдэг нь бас Монгол улсын нийт 3,700,000 иргэний асуудал. Тэгэхээр энэ дээрээ бид нар маш сайн зарчимтай хандахгүй бол одоо ингээд дээрээс орж иж нэг даргын хүүхэд ингээд бид нар томилж явуулаад байвал иргэддээ хэлэх үг маань л цөөрөх байх шүү гэдгийг маш сайн одоо бодоосоо л гэж бодож байна. Наран цогт даргад бас хандаж одоо захиас л юм да. 2 банк дампуураад явж хахад нэмэлт минут авчлууд байгаа. Тэгэхээр улсын хурлаас томилогддог албан тушаалтны хувьд нэр дэвшүүлэх асуудал байгаа. Тэгээ хуулиараа бол Монгол банкны тэргуун дэд ерөнхийлөгчийг Төв банкны тухай хуулийн 26-гийн 2 заасны дагуу нэр дэвшүүлэх бүрэн эрх нь Монгол банкны ерөнхийлөгчд байгаа. Энэ зарчмаараа улсын хурлд нэр дэвшүүлэх эрх үүхийн субъект нь албан бичгээр үйлсэн. Энэний дагуу улсын хурлын дэгийн тухай хуулийн дагуу 5 хоногийн дотор сонсголоо зарлах товоо тогтоох юм дэхтэй. Энэ дэгийн дагуу тов тогтогдоод ингээд хуулийнхаа дагуу ингээд хурал хилцээд явж байна. Ингээд дэгийн тухай хуулийн хэд үлэн 30 хоногийн дотор бас ухрал 135 заасны дагуу дэгийн тухай хуулийн 135 заасны дагуу 30 хоногийн дотор хилцэн шийдвэрлэх юм дэхтэй. Энэ дэгийнхээ дагуу улсын хурал хилцүүлгээ хийгээд явж байгаа гэсэн ийм хариултыг бас гишүүнд өгье. За даваагийн зохицоодрог гишүүний нэмэлт минутыг болгоё. За асуух болио зүгээр нэг захиас хэлчихье. Наран цогт даргыг бас томилогдоо явж байхад нь хэлж ирсэн үгүй одоо давтъя. Гэхдээ арай нэг шинэлэг байдлаар. Жишээлхэд одоо энэ 2 банк дампуурсан байж хахад газар дээр хяналт шалгалт 20 оноос хойш үйдээ өгдөг чинь 6 жил та томилогдоо 6 сар болсон. Тийм. Тэгэхээр энэ дээрээ маш сайн анхааралтай ажиллахгүй бол бид нэр хин нэгэн даргын танил талын банкнд дампуурж өгдөг. За бусд нь бол яг дампуурчдаг байдлаар яваад байгаа гэдгийг бас онцгой анхаараарай. За манай нэр дэвшигч бол жоохон өөрөө санаачлагтай зорилготой ажиллахгүй юм бол дүрм журмыг би ч уншиж чадна. Хэн ч уншиж чадна. Иргэддээ яавал нэг юм үр ашиг тусыг хүртээх вэ гэдэг талаас нь бодохгүй бол угаасаа бодлого журман дээр юм байгаа, хууль дүрмэн дээр юм байгаа гэдээ мулаагаад хэвтээд бүгдээрээ чадна шүү дээ. Тэгэхээр яавал иргэддээ нэг удаа эн чинь сөөх юм хүн цалин хугацаанд тавигдаг багт нэг удаа хоцрох боломж гарч байгаа хөөх. Гэх мэтлэнгээр санаачлагтай ажиллахгүй та нар нөхцөл байдал нь ийм ингээд хатуу дүрм журм гэж суугаад байв суугаал.